Энэ төвийн мэдээ танд хүрч байна. За Шинэ Зеланд улсын Мастертон хотод болсон дэлхийн хамгийн нэр хүндтэй хонь хэргалтын олимп хэмээнэрлэгддэг тэмцээнд манай тамирчид энэ жил анх удаа оролцсон. Улмаар багийн дүнгээр 11-р байр, мөн хонь хэргалтын бие ангилалд 5-р байр эзэлсэн юм. Тэгвэл эдгээр тамирчны нэг болох Цэнд аюус сурсан зүйлийн ажил хэрэг болон хонь хэргалтын баг байгуулан орон нутагтаа ажиллаж байна. Хонь нослогч ангилагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 3-р сарын 4-ээс 7-ны хооронд зохион байгуулагдсан. Манай улсаас тус тэмцээнд 14 тамирчин оролцсноос 2 нь ноос ангилагчдын, 12 нь хэргалтын төрөлд оролцож, 28 улсын 50 гаруй шилдэг тамирчинтай өрсөлдөж дараах амжилтыг үзүүлсэн байна. 6 ангилал байдаг. 6 ангиллага болохоор анхан шатны ангиллалд нь болохоор манай Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Цэдэш маань 5-р өрөнд орсон. Тэгээ миний болохоор дунд акцент төвчний ангилд болохоор манай ангилд 80 гаруй тамирчид оролцсон. Тэрээс нэг 32 дуурайд орсон тийм амжилт үзүүлсэн. Тэгээ болохоор багийн төрөлд болохоор яг үндэсний шгшээ баг гэж багийн төрөлд хараадаг ангилд нь болохоор нийт 26 улсын баг тамирчид ирэлж оролцсон. Тэгээ 26 улсын нэг 50 гаруй тамирчид оролцоод багийн төрөлд нь болохоор 2 ангилагч, 2 хэрагч гэж оролцсон. Тэгээд хэрагчийн төрөлд болохоор Б группэд манай тамирчид нь болохоор Б группийн 5-р өрөнд шалгарсан. Цэнд аюушийн хувьд багаасаа мал дээр өссөн тул гар хайчаар хонь хэргадаг гэжээ. Харин 3 жилийн өмнө сургалтанд сууснаар олон улсын тэмцээнд оролцох боломж нэгдэж, өдгөө чадвараа бизнес болгон өргөжүүлээд байна. Тэгээд ирээл Монголдо тэрийг арай нотгшуулъя гэж хичээгээл өөрийн одоо Монплец явуулын хонь ярих баг гэж байгуулсан. Тэгээд тэр багаа өдөрлөд яг ирсэн нодны өмнөх жил тэгээд нодон жилийн хугацаанд тэгээд багаа бүрдүүлээд Төв аймаг, Дорнод аймагуудаар зуны саруудаар ингэж хэргаж авдаг. Одоо биднээсээгээд байнга хэргуулах тийм сонирхолтой болсон айлууд их байдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Цэнд аюуш 8 цагт хонь хэргах хувийн амжилтаа 300 хонь болгож ивдсэн байна. Хонь хэргалтын тэмцээнд Азаас зөвхөн манай тамирчид оролцдог бөгөөд дэлхийн хэмжээнд үнэлэгддэг. Түүнчлэн өнгөрсөн жил үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан нь тамирчдын амжилтанд нөлөөлжээ.